Цагуур орчин шинжилгээний газрын мэдээллээр 4-р сарын 11-нд Баруун болон Төвийн аймагуудаар 12-нд Төв Зүүн аймагуудын нутгаар бороо орж засаар шуурна. Хурд тундас 9-нд Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг Хинтийн уулархаг нутгаар 10-нд Монгол Алтай Хинтийн уулархаг нутаг Онон улс голын хөндөгөөр бороо зас орно. Салхи 10-12-нд нутгийн зарим газраар 11-нд ихэнх нутгаар секундэд 15-аас 17 м хүч ширүүсэж шорон шуурга шуурна. Агарын хэмэнд дарахтын хотгороо завхан голын их хүрэн бэлчээр Идэрдэс голын хөндөй хөвсгөл Хинтийн уулархаг нутгаар шөндөөн хасах 8-аас хасах 13 хэм, өдөртөө нэмэх 1-ээс нэмэх 6 хэм. Алтай хангаан уулархаг нутаг хараа ерөө туул тэрэлж голын хөндөгөөр шөндөөн хасах 3-аас хасах 8 хэмийн хүүтэн, өдөртөө нэмэх 5-аас нэмэх 10 хэм. Их нууруудын хотгороо Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөөн нэмэх 3-аас нэмэх 8 хэм, өдөртөө нэмэх 20-оос нэмэх 25 хэм. Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөндөөн тгээс нэмэх 5 хэм, өдөртөө нэмэх 14-өөс нэмэх 19 хэмийн дулаан. Бусад нутгаар шөндөөн хасах 3-аас нэмэх 2 хэм, өдөртөө нэмэх 9-өөс нэмэх 14 хэмийн дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.